Солонгост одоо аяллийн визээр ирээд 9 өдрийн хугацаанд метронд ингэж байж байгаа. За хүмүүсийн төлөвч хулгайлсан байгаа. 9 секунд тутамд одоо нэг удаа бичлэг хийгдэж байна. За манай найз надад биелэг өгсөн. Найзынхаа хүүхдийн төлсөн өдрөөр нь зураг авч өгсөн. Зураг авч өгөөд бичлэг хийсэн. Тэгээ найз нь баярлалаа гэд юу авч өгөх вэ гэж бодож байгаа. Тэгээ миний яг хэрэгэлдэг юм бүтээгдэхүүн маань дуусч таарад. Тэгээ нэг дуусахаар авч өгнө гэд үнэтэй бидгийг надад авч өглөө. Баярлалаа. Yes. Миний одоо хэрэгэлж байгаа нь болохоор яг ийм үлдсэн байгаа. Жохоо үлдсэн. Энэ л 100 мг-тай. 200 мг-тай нь хэдэн хоногийн өмнө дуусаад одоо 100 мг хэрэглээд бараг дуусч байгаа. За энэ л 400 мг. Нас их зүгээр. За сайн бацгаана уу цаана. За би 1 сарын өмнө нэг мэдээ үзчихсэн. Тэгээ мэдээгээр үзчихсэн юм а та бүхэнтэй хуваалцаад манай одоо хөрш оны 3 этгээд Солонгост одоо аяллийн визээр ирээд метроны буудалд хулгайн хэрэг хийсэн баг. За нутаг буцаагаас 2 хоногийн өмнө баригдсан байгаа. Солонгосын аюулгүй байдал ямар хөө төвшөнд байдаг. За энэ талаар ерөөхдөө нэг сэдв хүндэ гэж бодлоо. Цөмөрөө энэ бичлэгийг цогтой үздэцгээе. 노려 지하철에서 승객들의 지갑을 훔쳐온 3인조 1단이 구속됐습니다. 처음부터 소매치기 범행을 목적으로 한국에 들어온 러시아인들이었는데요. 9일 동안 지하철만 45시간을 타면서 지갑을 털었습니다. 3 этгээд Солонгост аяллийн визээр ирээд 9 өдрийн турш 45 цаг Сөүлийн метронд суунгаа хүмүүсийн одоо төлөвчийг хулгайлсан ийм хэрэг гарсан байгаа. 퇴근 시간대 서울 지하철 종로 3가역 승강장. 붐비는 승객들 사이로 가방을 맨 한 여성이 전동차에 올라탑니다. 그러자 계단을 올라가려던 외국인 남성이 갑자기 돌아서 여성 뒤를 따라 전동차에 오릅니다. 다음 역에 내리는 여성. 이번엔 다른 외국인 남성이 뒤에 바짝 붙어 내리는가 싶더니 여성 가방 속 지갑을 몰래 빼냅니다. За энэ дагаа 3 хүнийг одоо A, B, C гэдэг ангилчих. За A нь одоо эмэгтэй, B, C нь болохоор эрэгтэй 1, эрэгтэй 2 гэдэг ангилчих. Солонгос эмэгтэй одоо бодвол цөөнхнийх нь цөөн онгорхойсон шиг байгаа. A, B, C-нүүд ингээд анзаараад за B гэдэг эрэгтэй нь дээшээ шатаар өгсөжсэн. Нөгөө эмэгтэй даагаад метронд суунгууд цаад нөгөө эрэгтэй нь даагаад метронд сууж байгаа дээр байдал CCTV-д бичигдсэн байгаа. 모두 러시아 국적인 이들은 지난 1일 한국에 들어와 지하철역을 중심으로 소매치기 행각을 이어갔습니다. 한 명이 주변을 감시하고 다른 한 명이 피해자 앞을 잠시 가로막는 사이 나머지 한 명이 물건을 훔쳤습니다. За бүлэг хулгай гэдэг маань ерөнхийдөө та бүхэн ч гэсэн мэдчихэж байгаа. Манай монголч айгүйх тийм бүлэг хулгааны хэсэг айгүйх байсан. Гэхдээ одоо л нэлээд багассан санагдсан. Тэгээ одоо жишээлбэл эхлэлгүүрийн урд ингээд Солонгос жуулчтай аваад явхад аюу хэцүү гэдэг ш. Хулгаад өгчихгөл нэг нь ингээд юм хулгаалж хахад нөгөөд нь анхаарлын өөр юм сатаар болгох юм уу те. Хулгаасан юм өөр дээр байхгүй шууд нөгөө нэг хамтлагчтай ингээд амжуулж өгөх. Яг энэ адилхан аргачлалаар энэ 3 нөхөр бол ингээд хулгаан хэрэг хийсэн байна. 당초 보름간 범행을 계획했던 이들은 지난 15일 출국 예정이었지만 이틀 앞서 경찰에 붙잡혔습니다. За энэ 3 нөхөр болохоор 15 хоногийн турш ерөнхийдөө хулгай хэрэгээ хийгээд нутаг буцах байсан байна. Тэгээд нутаг буцаасаа 2 хоногийн өмнө цагдаа нарт баригдаад за баримтлагтай авсан байна. 9일 동안 이동 내역을 보니까 총 45시간을 지하철을 탔더라고요. 관광 쇼핑 목적으로 왔다 하는데 지하철만 타고 다닌 거예요. Мэдээлэл өгч байгаа залуу өөрөө инээд нэг хөрөөд инээд алдаа ярьж байгаа үстэй тий. Аялал жуулчлал гэсэн визээр орж ирсэн мөртлөө зөвхөн хулгай хийсэн гэдэг инээгээ зогсож байна. За тэгээд ерөнхийдөө нааша Солонгос ирэхээс өмнө ерөнхийдөө бүр ингээ бүлэг хулгайгын төлөвлөөд за хоорондоо болохоор SNS-ээр ингэж нөгөө харилцаж мэдээлэл өгч авалцажсэн байна. Хүн багтаа үед болохоор биенд одоо тий болгоомжтой агараа гэж хэлдэг ч юм уу. За жишээлбэл одоо аль шугам дээр хүмүүс их байгаа тий хэдэн хооронд хүмүүс их байдаг энийг ерөнхийдөө судалж үзээд за жишээлбэл Нурянжин гэдэг энэ метроны буудлын чиглэл рүү явдаг одоо метронд 8-аас хойш хүмүүс айгүй их байна гэж одоо мессеж өгүүлцэж авалцсан байгаа. Тэнгүүдээ 6:30 цөмөр уулзцгаая гэдээ одоо уулзах цагаа тохиолсон байна. 경찰은 이들이 묵었던 서울의 한 모텔에서
현금 560만 원과 상품권 154만 원 상당을 압수했습니다. За тэгээд эдний одоо буудлаас нь очиод цагдаа нар юу авсан бэ гэхээр нийт одоо бэлэн мөнгө 5 сая 600 мянган вон. За тэгээд одоо сая бараа авах эрхийн бичиг гэж байгаа тий. Тэр эрхийн бичиг нь сая 540 мянган вонны одоо эрхийн бичиг хүмүүсээс хулгайлаад за буудалтаа хадгалж байсан байна. За одоогийн байдлаар яг одоо мэдээ цацагдсан үе чинь яг 1 сарын өмнө байгаа. Тэгээд энэ 1 сарын өмнө мэдээ цацагдах үеэр одоо хохирогч гэсэн өөрсдөө одоо хохирогч олсон гэж мэдээлсэн хүн болох 3 хүн байсан байна. Гэхдээ мэдээж энэ их мөнгө 3 хүнээс гараагүй тодорхой. Алга болгоцсон гээцэн хүмүүс нь болохоор нэг цагдаад мэдэгдээгүй хүмүүс бол зөндөө байгаа. За тэр хүмүүсийг илрүүлэхийн тулд эрхийн бичгийн дугаараар за тэр хүмүүсийг хохирогч нарыг хайлт их ажил эхэлсэн гэж байна. За энэ дээр юу хэлмээр байна гэхээр одоо Солонгос ч өөрөө CCTV-г орон хийж баг хийлэхэд буруудахгүй байх. За тэгээд тэр хэмжээгээр CCTV бол маш их байдаг. Тэгээд 2021 онд хийсэн судалгаа байт юм байлээ. За тэгээд 2021 онд хийсэн судалгаанаас өмнө 2019 онд хийсэн нэг судалгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо 30-аас 40 насны ажилтан за өглөө гэрээсээ гараад ажилдаа очиод за ажиллаа хийгээд ажиллаа дуусгаад мэдээж ажиллаа тарсныхаа дараа хин нэгэнд уулзах ч юм уу эсвэл дэлгүүрийн хэсэг ч юм уу тийм ямар нэгэн байдлаар ингээд чөлөө цагаар гадуур явж агаад гэрлүүгөө орох хүртэл бичигдсэн CCTV-гийн бичлэг нь 98 удаа гэж судалгаа байт юм байлээ. За 2019 оны за судалгаагаар болохоор нийт сая 148,770 ширхэг одоо CCTV олон нийтийн газар суурилсан байгаа гэсэн судалгаа гэдэг юм билээ. Тэгэхээр 2021 онд хамгийн сүүлийн судалгааны тоо баримтыг авах юм бол сая 458,465 ширхэг CCTV суурилсан гэсэн ийм тоо баримт байдаг. 2019 оныг бодвол 309,000 ширхэг ойролцоогоор за ийм CCTV нэмэлтээр суулгасан байна гэсэн үг. Тэгэхээр 2021 оноос одоо 2023 он хүртэл мэдээч тэр хэмжээгээр CCTV бол нэмэлт суулгагдсан байгаа ах. 2021 оны судалгаагаар болохоор одоо насанд хүрсэн хүн дунджаар 83.1 удаа за CCTV бичигдэж байна гэсэн судалгаа байдаг. За хамгийн багадаа 50-с хамгийн ихдээ 110. За ялангуяа метронд одоо нэг дамжин суугаад за явхад бол 50 удаа бичлэг хийгдэж байна гэсэн үг. За гудамжаар ингээд зүгээр явж байхад бол 9 секунд тутамд одоо 1 удаа бичлэг хийгдэж байна гэсэн энэ судалгаа байдаг юм билээ. Тэгэхээр амар байгааз. Солонгос тэр хэмжээгээр CCTV байдаг болохоор хүмүүс одоо ямар нэг хэрэг гэмт хэрэг үйлдэхээс ерөнхийдөө айн. Мэдээж CCTV гэдэг нь өөрөө ямар нэг хэрэг гэмт хэрэг урьдчилан сэргийлэх зорилготойгоор тавигдаж тавигдлаа гэдэг одоо бүх зүйл урьдчилан сэргийлэх боломжгүй. Гэтэ мэдээж ямар нэг хэрэг үйлдэх дараа CCTV-гээр олоход маш амархан. Энэгээр юу хэлмээр байна гэхээр жишээлбэл бид нар ингээд автобус ч юм метронд ингээд сууж хад зарим хүмүүс ингээд төрөвчөө үлдээсэн суудал дээр нь байдаг эсвэл утас нь байдаг тийм иймхүү тохиолдол байдаг. За би анх ингээд Солонгос хэрэгтэй тийг мэдхгүй ингээд аваад жолооч нь өгдөг тохиолдол байсан. Төрөвч болох хуулийн байгууллагаас юу зөвлөдөг вэ гэхээр за төрөвч хэрвээ автобусанд ч юм уу метронд ч юм уу тийм гудамд ингээд хөвтөж байгаа төрөвчийг аваад за хэрвээ би үнэхээр сайн сэтгэлээсээ ингээд тэр төрөвчийг аваачаад цагдаад өглөө гэхэд бол өөрөө гэмт хэрэгтэн болох магадлал бол өндөр байд юм байна. Яагаад тэгж байгаа юм бэ гэхээр хэрвээ тэр төрөвчийг миний өмнө одоо хин нэгэн хулгайлаад за зөвхөн мөнгөний аваад хоосон төрөвч хайсныг нь би олоод тэрийг мэдгүй сайн санаагаараа ингээд цагдаад аваач өгчдөг. Дараад нөгөө нэг одоо төрөвчийг алдсан хүн маань энэ дотор одоо 40 воонысэн 40 төгрөг байсан ингээд нэхэмжлэл гараад ирэх юм бол би хариуцлага өгөх магадлал өндөр болчтой юм байлээ. Тэгээ хэрвээ ямар нэгэн байдлаар төрөвч олохоор бол за энэ битгий хөрөн дээрээ зүгээр тавьчаарай. Солонгос гэдэг орн бол ерөнхийдөө аюулгүй тал дээр их зүгээр орн гэж надад санагдсан. За ямар ч гэсэн ингээд өнөөдрийн мэдээ маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Бүгдээрээ дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. Бай бай.